За яцхан. За тэр хэдүүлээ. Binance дээр гарсан. За Go Plus гэх шинэ төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэе гэж бодож байна. За энэ хэд миний хувьд бол тухайн төслийн PDF файл буюу танилцуулгыг нь авчихсан байгаа. За энэ дээр л юуны түрүүнд энэ coin-ыг ямар хүмүүс airdrop-оор авах боломжтой байсан юм бэ гэдэг талаар нэлээд дэлгэрэнгүй яриад явъя. За мөн бас дараагийн airdrop-оор яаж авах вэ гэдэг дээр бас анхаарал явчих тий. За мэдээж юун түрүүнд бол Binance руугаа нэвтрэн. За Binance-ийн services руу орж байгаад доошоо earn гэдэг хэсэг дээр launch pool гэсэн хэсэг ба. За launch pool орох юм бол launch pool болон airdrop holders гэсэн ба. За энэ хүү төслийн хүрээнд харах юм бол за ихэд бол 3 сарын 4-өөс эхэлчихсэн. За snapshot time гэж байгаа. Энэ юу вэ гэхээр за та тодорхой хэмжээнд BNB хадгалж байсан бол за тэр хугацаа нь 2025 оны 2 сарын 19-өөс 2025 оны 2 сарын 24-ний 23 цаг 59 минут хүртэл тодорхой хэмжээнд таны wallet-д BNB байсан бол за түүнийг хадгалсан за ямар нэгэн байдлаар та хоол хийж байсан бол тухайн таны wallet-д тодорхой хэмжээний BNB байсан байна гэдэг чинь харагдаад энэ snapshot дээр та жишээ нь за 10 BNB тавиал за таны 10 BNB бол snapshot-д орсон байна гэдэг зүйл бол та нэвтрээд өөрийнхөө аккаунтаар орох юм бол харагдана. За мөн энэ 10 BNB-д чинь тохирсон airdrop хүлээн авах шинэ Go Plus гэдэг coin маань танд received гэдэг дээр харагдана. За мөн та бас энийг хаанаас харахаа мэдэхгүй. За танд бол одоо хэрэг BNB хадгалж байсан бол аливаа таны wallet-д орсон ба та spot wallet юм уу funding гэдэг wallet эсгийн шалгаараа танд Go Plus буюу GP тодорхой хэмжээний Go Plus гэдэг coin бол танд орчихсон байна. За тэгэхээр энэ төслийн хувьд илүүтэйгээр танилцаад явъя гэх юм бол за хэдүүлээ эндээс харъя гэх юм бол за эндээс дарж агаад за more detail дарчна. За ингээ харах юм бол яаж энэ GPS гэдэг тикертэй энэ coin яг юу юм бэ? Яагаад та энэ coin-ыг яаж авах боломжтой гэдэг юм бэ гэдэг талаар яригдана. За token-ийн нэрний хувьд гэх юм бол Go Plus Security буюу за GPS гэдэг нэр байгаа. За total supply бол нэг иймэрхүү байна. За max supply нь юм байна. За hodlers airdrop тодорхой хэмжээний хувь буюу энэ хувийг таны BNB-нүүд буюу за нийт BNB хадгалж байгаа бүх хүмүүстээ хуваагаад өөрт ногдох ашгийг нь хуваагаад өгчихсөн байна. За тийм учраас та эндээс юу хамгийн гол нь анхаарах уу гэхээр арилжаа хийхгүйгээр Binance дээр BNB хадгалаад түүнийхээ хариуд airdrop авах гэсэн үг. Одоо хэдүүлээ чинь ерөөдөө бол илүүтэйгээр нэг тестнетүүдийг судалдаг шүү дээ, тийм. Шинээр гарч байгаа крипто койнууд дээр шинэ тестнетүүдийг судлаад, шинэ гүйлгээ хийгээд network-аас network-ийн хооронд арилжааг нь тухайн тестнет дээр нь гүүр гүйцэтгэж тодорхой хэмжээнд даалгавар биелүүлж авдаг бол за Binance дээр бол та BNB хадгалаад түүнийхээ хариуд ерөөдөө шууд hodler airdrop гэдэг маягаар энэ coin ингээд аваад авах боломжтой. Тэгэхээр энэ coin-ыг бол та авч чадаагүй ч гэсэн дараа нь яаж авах вэ гэхээр одоо бол та шууд BNB тодорхой хэмжээний үнээр худалдаж аваад түүнийг хадгалж байх юм бол дараагийн энэ hodlers airdrop гэдэг зүйл дээр оролцох бүрэн боломжтой байдаг байна. За ингээд listing дээр бол ямар ч fee байхгүй байгаа. За ингээд энэ introduction Binance hodlers airdrops гэж юу ингэдэг дээр бол нэлээдгүй тайлбаруудыг сая хүргэлээ. Хамгийн элементар ойлгох зүйл нь юм бол BNB аваад хадгалчих юм бол танд ерөөсөө энэ airdrop бас л ингээд ороод байх нь. За энэ төслийн гол онцлогийн хувьд бол ерөөдөө хамгаалалт талдаа илүү security талдаа токен юм байлээ. За хиймэл оюун ухааны суурьаас эрсдлийг бол илрүүлдэг, за түүнээс хамгаалдаг, decentralizing бүтцийг дэмждэг юм байлээ. За илүү олон блокчейн дээр ажиллах боломжтой байдаг. За экосистемийг ингээ харах юм бол ингээ нийтдээ 30 нэмэх буюу за нэлээд олон блокчейн дээр ажиллах боломжтой юм байлаа. За мэдээж зөвхөн аппликейшн биш блокчейн үндсэн систем шууд нэгддэг, сүлжийн түвшин хамгаалдаг ч юм уу нэлээд нэм security талдаа ажилладаг гэж ойлгож болно. За энэ төсөл дээр та ямархуу байр суурьтай байна. За мэдээж ингээд төслөө илүү сайн судлах хэрэгтэй. За одоогийн байдлаар бол арилжаа нь бол GPS гэдэг coin-д бол нэгтгэж байсан. Та бүхэн бас өөрийнхөө Binance руу ороод за new listing руу орох юм бол GPS за USDT гэсэн хослол бол байгаа. Тэгэхээр түүнээс харах юм бол за сая өчигдрийн хувьд гарцсан байсан баха. Ханшийн хувьд бол хамгийн дээдл дээрээ за 1.5 цент дээр очсон. За одоогийн байдлаар 0.5 гэдэг буюу ханш бол уналттай байгаа. За магадгүй Asta энэ токеныг илүү ирээдүйтэй гэж харж байгаа бол энэ coin-оос одоо илүү хямдхан байдлаар авах боломжтой байна гэдэг мэдээллийг бидэрт өгч байна. За мэдээж Binance дээр гарч байгаа шинэ токенууд бол
яг зүй тогтолцоог харах юм бол хвчлэн лист хийх үедээ нэлээд өндөр өсөлтийг үзүүлээд за лист хийснийхаа дараа тодорхой хэмжээнд бол ундаг. За тэгтээ хамгийн амжилттай зүйл хэм бол за одоо юу байна л да. Matic бол яг Binance дээр анх гарахдаа нэлээд өсөж исэн. За түүнээс хойш нэлээд том уналтын үлгэрийг үзүүлснийхаа дараа одоо бол хамгийн амжилттай launch үйл гэдгээр бол явдаг. Тэгэхээр бас магадгүй алстаа энэ төсөл мэдээж ашигтай байх бол боломжтой гэж үл илүү одоо худалдаа авахд бол дайггүй байна. За илүү энэ койныг худалдаж авахгүйгээр ногдол ашиг маягтайгаар одоо монголоор хөрвүүлэх юм бол ногдол ашиг маягтайгаар худалдаж аваад аймаар байвал за BNB хадгалаад түүнийгээ хадгалсныхаа хариуд airdrop-оор иймэрхүү шин төслүүдээс тодорхой хэмжээнээс хувиртад явах боломжтой байна. За ингээд та бүхэн энэ хүртэл үзсэн бол доор комментс тодорхой хэмжээнээс өөрийнхөө коммент үлдээгээрэй. За бид нар 7 хоногийн дараа за танд Binance hoodie giveaway хийж байгаа учраас тэр Binance hoodie-г хүргээд өгчнөө. Тэгэхээр бүгд Binance ашиглаж байгаа бол за мэдээж BNB ашиглаад хадгалаад иймэрхүү бас airdrop гэдэг хаант хийгдэх боломжтой байх нэ. За ингээд дараагийн бас иймэрхүү төслийн хэлэлцүүлгаараа илүү гоё уулзъя гэдэгт найдаж байна. За ингээд түр баяртай залуучуудаа коммент бичгээ мартаа.